Сөүл хотод болж байгаа Жема компани 11 жилийн ойн арга хэмжээндээр ирчээд байна. Ингээд энэхүү арга хэмжээндээр маш олон монголчууд ирсэн байна. Ингээд ойн арга хэмжээний талаар бүгдээрээ хамтдаа товч сонирхцгаая. Жема компани нь 2012 онд анх байгуулагдаад 2013 онд шууд борлуулалтын эрхээ аваад одоо глобал хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгальд ээлтэй эко бүтээгдэхүүнийг голлон чиглэдэг зорилготой компани байна. За бидний мэдих мульт ионжуулагч, соронцоо харьцуулан бүтээгдэхүүн, лед маск, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд, гоо сайхан, хувцас, хүнс зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнтэй цаашдаа 100 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй болно гэсэн алсын зорилготой ажиллаж байгаа юм байна. Дэлхийд дахинд дэлгэрэнгүй хэрэглэгдээд байгаа сүлжээ буюу network маркетингаар үйл ажиллагаа явуулдаг. За аливаа зүйлийг сайтар судлах юм бол амжилтын их хүнс болдог гэдэг. Тийм учраас энэхүү маркетингаа сайтар суралцаад тууштай явсан хүмүүс нь амжилтанд хүрч ахуй амьдралаа дээшлүүлж байгааг харахад үнэхээр багталтай байдаг. 인허가를 받으려고 5년 전 노력하고 제가 우리가 오기 전에 지난주에 나왔습니다. үнэхээр Жема бол аз жаргалын төлхөр юм аа. Энэ компанид 5 жил K입니다. үнэхээр гайхамшигтай. За энэ 11 жилийн компанийнхаа удирдлага хамт олонд баярын мэнд хүргье. сайн байцгаана уу? 기적이 따라주는 여자 제목 몽골의 리더 제목 글로벌 리더 모크밭 오늘 자르갈 인사드립니다. 皆さんに心から感謝申し上げ 안녕하십니까? Жема гэр бүлтэй Жемагийн 11 жилийн баярын мэнд хүргэе. 안녕하십니까. 전 세대를 무대로 열심히 활동하고 있는 행복한 빅맘전자 줌마인 강혜주 인사드립니다. Энэхүү ойн арга хэмжээндээр гоо сайхны 7 бүтээгдэхүүнтэй сэд, криминал ус зэрэг шинээр гарч буй бүтээгдэхүүнийхаа талаар танилцууллаа. Жема компани байгуулагдсанаас хойш олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 20 орчим улс оронд салбар үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Мэдээж сайнны хажуугаар сар гихчээр сайн судал суралцаагүй бусдын үгээр их хэмжээний мөнгөөрөө бараа аваад яахаа мэдгүй дампуурсан хүмүүс ч маш олон байдаг. Тийм учраас аливаа зүйлд авахгүйхийн ухаанаар судалгаатай сайн хандж байгаарай гэж зөвлөмөр байна. Сөүл хотын MBC студ яг одоо Сөүл хотноо болж байгаа Жема компани 11 жилийн ойн арга хэмжээндээрээс та бүхэнд мэдчилж байна. За энэ арга хэмжээндээр маш олон монголчууд маань харагдаж байна. Ингээд монголчуудаасаа бас энэхүү арга хэмжээний талаар болон Жема компани талаар зочин одоо ярилцлага аваадъя. За Жемагийн бизнесийг бодлол заавал цалингүй хүмүүс ямар ч хүмүүс хийх боломжтой. Ялангуяа бид нар одоо өөрсдөө хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг бусад хүмүүс танилцууллаа тийм ээ. Тэгээд яриад бүтээгдэхүүнийг хэрэглэх бас боломжтой. Ажлынхаа хажуугаар энэхүү бизнесийг хийгээд ямар ч хэлсэн амжилттай Руби гэдэг цолтой явж байгаа. Тэгээд дараагийн магадгүй эх жилийн арга хэмжээндээр Эмират гэсэн цоллыг хүртээд тайзан дээр гарнаа гэдэгтээ итгэлтэй байгаа. Тэгэхээр ер нь энэхүү бизнесийг бол ганц заавал одоо олон танилтай хүн хийдэг гэж боддог болол үгүй шүү. Ямар ч хүн болон миний таньдаг үнийг та танихгүй, таны таньдаг үнийг би танихгүй. Тийм учраас ямар ч хүмүүс энэхүү бизнесийг хийх боломжтой. Тэгэхээр ганц бизнес гэдэг утгаараа биш өөрийнхөө хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдээ аваад бусад хүмүүст зарах бас боломжтой шүү. Тэгэхээр энэхүү бизнес хүн болгон глобал буюу дэлхийд нийтдээ 18 орнд орсон байгаа энэхүү бизнесийг хүн болгоныг хийж үзээсэй, бас хэрэглэж үзээсэй гэж хүсэж байна. За би Жема компанийнхаа 11 жилийн үед маш их ирж байгаадаа 2 жил дараа нь ирж байгаадаа баяртай байна. Манай багийн Diamond цолтой Шилэнгээгийн багаас 2 жил дараа нь би бараг ганцаараа шахуу ирж байгаадаа маш их баяртай байна. Бас ингээд Солонгосын виз
гарахгүй их түүх удаж байгаа ч ихсэн 2 жил дараадан гарч байгаад энэ бас миний Жиммад бас хүчлэг лидер болоорой гэсний зүн бэлэг юм уу да. Ингээд Сэлэнг даймдаа болон нийт багийнхаа бүх гишүүдэд өнөөдрийн ойн баярын арга хэмжээнд одоо ингээд маш олон хүн ирсэн байна. Дараагийн арга хэмжээнд та бүхнийг визэндээ санаа зовлохгүй гаргаад хүчтэй лидер байгаарай гэж Сэлэнгэ даймдаа багийн бүх гишүүдэд хүсэж байна. Та нартай хайртай шүү. Жимма таны амьдралын замыг гэрэлтүүлнэ. Жиммачта 11 жилийн ойн баярын мэнд хүргье. Амжилт хүсье. Сайн байцгаана уу? Америкийн нэгдсэн улсаас Жимма компани 11 жилийн баярт оролцохоор ирсэн баг командтайгаа маш өндөр сэтгэлтэй байна. Сайхан үйл ажиллагаа явууллаа. Эрүүл энэ дэлхийн бүх хүмүүсийг эрүүл болгохын тулд сүүлийн үеийн технологи ашигласан маш сайхан одоо бүтээгдэхүүн бүх зүйлийг хэрэгжилж байгаад үнэхээр сэтгэлээсээ баяртай байна. Маш холоос ингээд зөрж ирсэн үйл ажиллагаа өндөр ач холбогдолтой явагдаж байна. Та бүхэндээ эрүүлийн аз жаргал хамгийн сайхныг хүсье. Богино хугацаанд гоолцол авсандаа маш баяртай байна. Хамтлагийн өмнөөс та нарт ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Амжилт. өнөөдөр манай Жимма компани 11 жилийн болж байна. Манай энэхүү арга хэмжээнд 500 орчим Рубигээ стейшнанда цалтан лидерүүд оролцож байгаамаа. Монгол хүмүүс маань нэг 60-аас 70 хүн оролцсон байгаа. Монгол багт маань бас олон улсаас ирж оролцож байгаа. Америкаас ч хүмүүс ирж байна. Хятадд байсан хүмүүс ирж байна. Европт байсан хүмүүс ирж оролцож байгаа. Манай Жимма компани бүтээгдэхүүн болохоор дандаа хүмүүсийн эрүүл мэндийг өгөнгөө эдийн засгийн эрхчлөөнд хүргэж чаддаг ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Учир нь бүтээгдэхүүн хаач авахгүй хаш чулуу болон ганцхан манай патент усын онжуулагчаар хүмүүс хэрэглээд олон хүн эрүүл болж байгаа. Олон хүн эрүүл болж одоо дандаа бид одоо сайн үр дүнтэй бүтээгдэхүүн учраас дахин худалдаа авалт эрэлт хэрэгцээ ихтэй учраас олон хүн эрүүлжээд дээр нь эдийн засгийн эрхчлөөнд хүрж байгаа. Тэгэхээр манай Жиммаг бас сонирхож Жиммагийн бүтээгдэхүүн хэрэглэж үзээрэй. Ингээд та бүхэндээ Жиммагийн бүх гишүүдтэй 11 жилийн ойн баярын мэнд хүргэе. Jimma!